За бүгдээрээ сайн байцгаана уу? За тэгэхээр та бүгд энэ бичлэгийг үзэж байгаа бол Улаанбаатар марафонд орохоор бүртгүүлсэн гэсэн үг. За тэгэхээр нийт оролцож байгаа Улаанбаатар марафонд бүртгүүлсэн 46,000 хүнд зориулаад за өнөөдөр хоол шимтгийлээ хэрхэн зохицуулах вэ? Марафоны өмнө хэрхэн хооллох вэ гэдэг талаар энэхүү бичлэгээрээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. За тэгэхээр бүгдээрээ шууд ярианд орцгоё гэж бодлоо. За тэгэхээр бид нэр марафонд орохын өмнө юу идэх үү гэдгийг ойлгохоос өмнө хоол шимтгийллийн ямар зүйлүүд гүйхэд илүү чухал байдаг талаар товчхон ярилцъя. За тэгэхээр бид нэгдүгээр ойлгох зүйл бол нүүрс усны хэрэглээ гэдэг зүйл байгаа. Тэгэхээр нүүрс ус гэдэг зүйл бол бидний хөдөлгөх энерги ирч хүчийг бий болгодог өөрөө гол шимтгийлж байдаг. За тэгэхээр энгийнээр ярил машин гэдэг зүйл бензинээр явдаг бүгдээрээ сайн мэднэ. Тэгэхээр хүн гэдэг зүйл хөдөлгөөн хийхэд тесрэлт гаргахын тулд, уралдахын тулд, спортоор хичээхийн тулд нүүрс ус гэдэг зүйлээс энерги бий болгодог. Тэгэхээр бидний биеийн үндсэн энерги бол өөрөө нүүрс ус гэж энгийнээр ойлгож байна. За тэгэхээр нүүрс ус гэхээр бидний мэдгээр гурил, будаа, сахар, зүгийн бал, чихэр, за дээрээс нь жимсний төрлүүд дийлэнх нь багтана. Тэгэхээр эдгээр нүүрсний агуулмж хамгийн өндөртэй байх нь. За тэгэхээр бид ялангуяа марафоны тамирчид гүүхтэй, нүүрс ус өндөртэй, одоо сахар өндөртэй ундаанууд, спорт дринкүүд уудаг нь энэ нүүрснийхаа хэрэглэгийг хангаж байгаа буюу нүүрснийхаа хэрэглэгийг хангаснараа бид илүү сайн гүөх, илүү хурдан гүөх, илүү амжилттай ахиулах боломжийг олгодог гэсэн үг. За тэгэхээр бид нүүрс ус гэдэг зүйл марафонд гүөх гэж байгаа бол нэгдүгээр гол ойлголт гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй гэсэн үг. За хоёрдугаар гол зүйл бол шингэний хэрэглээ буюу бидний ууж байгаа усны хэрэглээ. За яагаад чухал гэдэг нь вөхөр марафонд гүйхээр гүйлт хийхээр бид маш их хөлөрдгийг бүгдээрээ сайн мэднэ. За тэгэхээр хөлөрж байгаа тохиолдолд бид арьсаараа их хэмжээний шингээ алдаж байна гэсэн үг. За дунджаар бид 1 цаг гүйхэд 1.5 литр шингээ алддаг гэдэг тооцоонууд байдаг. За мэдээж халуун ихтэй халуун орчинд гүйх. За эсвэл одоо илүү эрчлээ гүйх ч гэдэг юм уу те тэр тохиолдолд шингээ алдтын хэмжээнүүд мэдээж их болон бага байх боломжтой гэсэн үг. За тэгэхээр тэр хэмжээний шингэнээ бид нөхчөөж илүү сайн амжилт үзүүлэх боломжтой болдог. За энэ дээр нэг жижигхэн судалгаа ярихад бид биеийнхаа нийт усны түвшингийн 1% алдахад. За 1% шүү. 1% алдахад бид спортын гүйцэтгэл 12% буурдаг гэдэг судалгаанууд байдаг. За тэгэхээр бид биеийн жим маань 60 кг, биеийн нийт одоо массны 50-60%-ийг ус эзэлхий гэдээ бодох юм бол тэрнээс 1% болох. За бид 500 г, 500 мл шингээ алдахад спортын гүйцэтгэл маань 10% унжээдэг гэсэн үг. За тэгэхээр бид шингэнийхээ хэмжээг хэдий сайн нөхөн, хэдий боломжтой нөхөн тэр хэмжээгээр спортын гүйцэтгэл илүү сайн байна гэдгийг энгийнээр ойлгож болно гэсэн үг. За тэгэхээр хүмүүс яаж шингэн алдаа, шингэн нөхөхөө мэдэх вэ гэдэг одоо зүйлийг маш ихээр асуудаг. Тэгэхээр шингэн алдалт хөлөрж байгаа байдал шингэний түвшин тухайн хүн болгон дээр өөр байдаг. Яагаад гэвэл зарим хүн илүү их хөлөрдөг, зарим хүмүүс хөлрөлт нь бага байдаг, эсвэл зарим хүмүүс илүү хурдан гүйдэг бол зарим нь илүү бага хурдан дээр гүйдэг. За эсвэл тухайн өдөр нартай байна уу, бүүдгэр байна уу, дулаахан байна уу гэх мэт маш олон зүйлээс шалтгаалдаг. Тэгэхээр биеийн шингэн алдыг тооцдог үндсэн ерөөсө ганцхан арга байдаг. За тэр өөрөө яадаг вэхээр тухайн хүн гүйлтийн өмнө биеийн жингээ үзээд за гүйлтийн дараа биеийн жингээ өгөх. Ямар нэгэн дундуур нь юм идэхгүй, юм уухгүйгээр биеийн жингээ үзэх. За тэгэхээр тэр хооронд жингийн хасагдлууд явагддаг. Жишээлбэл 63 кг-тай байж байгаад 62 кг биеийн жинтэй болдог. За тэгэхээр тэр хооронд 1 литр жин хасах тутамдаа 1 кг одоо хасж яана гэсэн үг. Тэгэхээр бид энгийнээр хариул 1 цаг тэр хооронд үүсэн бол 1 цагийн хугацаанд би 1 литр шингэнэ алдж яана гэж энгийнээр тооцож болдог. Тэгэхээр энэ аргыг ашиглаад одоо шингэн нөхөх хэмжээнүүдэд тухайн хүн болгон дээр өөр байх боломжтой гэсэн үг. За бидний 3 дахь гол анхаарах зүйл бол электролит буюу бидний эрдэсийн түвшин гэсэн үг. За электролит гэхээр натр, каль, магний, кальц, хлор гэдэг маш олон ийм төрлийн эрдсүүд ордог. За эдгээр эрдсүүд нь үндсэн механизм биднэрт яаж ажиллах вэ гэхээр бидний биеийн одоо шингэний тэнцвэрийг хамгийн гол барьж яддаг хэрэгтэй. За тэгэхээр бид энгийнээр ярил эднийг бид дотор нь задлаад ярил. За натр гэдэг эрдс байгаа. За натр гэдэг маань өөрөө давсан маш хэмжээгээр байдаг бүгдээрээ сайн мэднэ. За гүүхлээр хөлс гаргахлаар бидний хөлс юм шорог амттай байдаг нь натр их хэмжээг давхар алдж байгааг илэрхийлдэг. За тэгэхээр бид хөлрөөлөөл натр алдаад байна гэж энгийнээр ойлгож байна. За тэгэхээр натр багаснараа биднэрт ямар сөргөнлөөнүүд үүсэх вэ гэхээр бидний тархинаас булчин руу тухайн булчин хөдлөх мэдээллүүд явуулж байдаг. Жишээлбэл би энэ гараа хөдлөхий гэдэг мэдээлэл явуулсны үндсэн дээр миний гарны булчингууд агшид сунах үйлдэл хийж идэг. За тэгэхээр яг энэ үйлдэлд натр өөрөө гол оролцоотой оролцдог учраас натрийн хэмжээ бага байх юм бол энэ үйлдэлүүд алдагдж эхэлнэ. Таны гүйцэтгэлүүд буурч эхэлнэ гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид одоо гүйж байгаа, хөлөрж байгаа, цаг тутамдаа 5 км тутамдаа натр ихтэй шингэнүүдийг уудаг нь спорт дринкүүд уудаг нь үүнээс шалтгаалдаг гэсэн үг. За цаашлаад ярил одоо калийн хэрэглээ. Каль, магн гэдэг эрдсүүд өөрөө яадаг вөхөр булчин гэдэг зүйл маань ингээд агшид сунж яадаг. Актин, миозин гэдэг уургууд ингээд агшид сунж яадаг. Тэр агшид сунах үйлдэлүүд гол оролцдог эрдсүүд өөрөө каль, магн гэх эрдсүүд байдаг.
За тэгэхээр нэг энэ эрзүүд дутагдaltaй байх юм бол булчин чинь татчих болно. Булчингаар өвдөж болно. Гүйж тхан боломж гэдэг юм уу те. Ингээд маш олон илрэх шинж тэмдгүүд байгаа гэсэн үг. Тэгэхээр электролит гэдэг зүйл тухайн ганц таны шингэний нөхөхөөс гадна маш олон булчин ингээд тархины үйл ажиллагаа энэ зүйлүүдийг зохицуулж яддаг чухал зүйл гэж ойлгож байна. Тэгэхээр тэр бүх зүйлийг бид нэр гүйж явах явцдаа хөлдсөөр ингээд маш их хэмжээнд алддаг учраас зайлшгүй хэрэглэх шаардлагатай электролитууд буюу эрзүүд нь өөрөө ийм байдгаа гэж энгийнээр бид нэр ойлгож байна. За тэгэхээр бүгдээрээ үндсэн сэдвтэ орцгоё. За тэгэхээр бид нэр хооллолт буюу бидний хоолтын хамгийн гол үе шат марафон эхлэхээс 48 цагийн өмнө эхэлдэг. За яагаад 48 цагийн өмнө гэдгийг илүүтэй онцлоод байна вөхөр. За бид нар бэлтгэлийн түвшин марафоны өмнөх өдрүүдэд маш өндөр байжгаад 48 цаг 72 цагийн өмнөөс бэлтгэлүүдэд харьцангуй бага болгодог. Яагаад вөхөр булчин recovery их, буцаж нөхөн төлж их бид нар амралтаа авах гэх юм уу те. Тэр байдал шилжээд яг марафоны өдөр илүү их эрч хүчтэй, энергитэй байх нөхцөлийг бүрдүүлдэг. За тэгэхээр 48 цагийн өмнөөс бид нар хоолндоо гол анхаарах зүйл нь carb loading буюу нүүрс ус гэдэг зүйлийг биедээ хуримтлуулах гэдэг. Энгийнээр бол бензин банкаа дүүргэх гэж энгийнээр хэлж болно. Бид нар хол хөдөө явах гэж ялаа 600 км аялах гэж байгаа гэж үзэх юм бол тэр хоорондоо бензинээ одоо колонк дээрээс авдаг тийм. Яг тэрэн шиг бид нар марафон эхлэх өдөр хүртэл 2 хоногийн хугацаанд нүүрснийхээ энергийг одоо биедээ хуримтлуулна гэсэн. За тэгэхээр машины банк дунджаар 60 литр банк одоо литр бензин ордог гэж үзэх юм бол бидний бие дунджаар 600 г нүүрсний нөөцийг ингэж булчин бол ээлгэнд ингэ нөөцсөн байдаг. За тэгэхээр тэр нөөцийг бид нар хоолороо 2 хоногийн хугацаанд одоо бүрдүүлэх шаардлагатай гэсэн. За тэгэхээр нэг хүмүүс маш сайн мэддэг. Зарим үед ингээд нэг дасгалж явахаар маш сайхан амарсан, маш сайхан ингээд бэлтгэл хийхэд бэлэн илүү хүчин өргөчмөр юм шиг тийм өдрүүд байдаг. Тэр ямар өдрүүд байдаг вөхөр биенд нь байгаа нүүрс усны нөөц хангалттай, дээрэс нь маш сайн амарсан өдрүүд яг тийм мэдрэмжтэй байдаг. За тэгэхээр спортоор хичээлдэг хүмүүс байвал энэ мэдрэмжийг маш сайн мэддэг. За тэгэхээр яг тийм болоод бид нар марафоныхоо өдөр бэлэн болох шаардлагатай гэсэн. За тэр маань 48 цагийн өмнөөс бид нар нүүрснийхаа нөөцийг биедээ хоригдлуулахаа гэж энгийнээр ойлгож байна. За тэгэхээр хүмүүс ямар хэмжээний нүүрсийг ямар хугацаанд яаж идэх талаар одоо ингэ төдийлөн сайн ойлголт өгдөг. За тэгэхээр энгийн хэрэглэх хамгийн гол том нь бол бид нар биеийн тутамдаа 8-аас 12 г нүүрсийг 24 цагийн хугацаанд идэх. За тэгэхээр бид нар 48 цаг байгаа гэхээр үүнийг 2 өдөр давтаж иднэ гэж энгийнээр ойлгож байна. За тэгэхээр би 70 кг биеинжтэй 70 кг биеинжийг 8-аар үржүүлэх юм бол 560 г нүүрс ус хамгийн багадаа иднэ гэсэн үг. За тэгэд 12-оор үржүүлэх юм бол 840 г нүүрс ус. Энэ хоёрын хооронд миний идэх нийт нүүрс усны хэмжээ гарна нэг өдөрт идэх. За тэгэхээр яг одоо би та бүгдэд энэхүү хүснэгтдээр биеийн жингийн килограмм тутамд харьцуулсан одоо нүүрсний хэрэглээний хүснэгтүүдийг дэлгэрэнгүй харууллаа. За тэгэхээр бүгдээрээ энгийнээр бол ингээд өөрийнхөө биеийн жинд харьцуулаад нүүрсний хэрэглээг хамгийн бага, хамгийн их гээд хоёр багнанд оруулсан байгааг бүгдээрээ харж байгаа бох. За тэгэхээр 40 кг, 45, 55, 60 гэдэг бүгдийг ингээд дараалал нь оруулсан. За 1 кг биеийн жинд 8-аас 12 г нүүрс хэрэглэх нь тэр нь таны хэрэглэх нэг өдрийн хэмжээ гэж болох нь. За тэгэхээр миний биеийн жинд харах юм бол 560-аас 840 г нүүрсийг нэг өдөрт хэрэглэх нь байна. Тэрийгээ би 6-аас 7, 8 хоолны давтамжтайгаар хэрэглэх нь ер нь хамгийн зохистой байдаг гэсэн үг. За тэгэхээр саяны нүүрсний хэрэглээтэй холбоотой файлуудыг одоо би өөрийнхөө Facebook пэйж дээр давхар тавьчихна. Тэгэхээр та бүгд энэ YouTube одоо контентын description дээр энэхүү линкийг оруулчих учраас ороод бүгдээрээ татж аваад өөртөө хэрэгтэй гэдэг зүйлүүдийг ашиглаж болно гэсэн үг. За тэгэхээр бид нар бүгдээрээ биеийн жиндээ тохирсон хэрэглэх нүүрсний хэмжээгээ тооцоолоод гаргачлаа. За би жишээ нь 600 г нүүрсийг 2 өдөр идэх юм байна. Нийт 1200 г нүүрсийг 2 өдрийн турш буюу 48 цагийн хугацаанд марафон эхлэхээс тооцоод хэрэглэх нь. Тэр нь миний 600 г нүүрсний нөөцийг өөрөө бүрдүүлэх нь. Тэгээд би марафондоо илүү эрч хүчтэй энергитэй гүйх нь байна гэж энгийнээр ойлгож байна. За тэгэхээр бид нэр 600 г нүүрс гэдгийг 6-аас 7 хоолнд яаж хуваах вэ? Ямар хоол идэх вэ гэж асууж иж магадгүй. Тэгэхээр би танд яг одоо 2 хоолны сонголттойгоор хоолны цэс гаргаад бэлдсэн байгаа гэсэн үг. За тэгэхээр яг тэрийг одоо та бүгд танилцуулцгаая. За тэгэхээр таны харагдж байгаа энэ зурган дээр харах юм бол 2 төрлийн сонголт байгаа. За тэгэхээр бүгдээ өглөөний хоолноос эхлээд ярилцаад явъя. За тэгэхээр өглөөний хоолн дээр дунджаар нэг 110-аас 130 г нүүрс идэх нь. За тэрэн дээр нь сонголт нь гэх юм бол жишээлбэл ярил 2 зүсэм талах вариантай. За нэг ширхэг банан, за жимсний шүүс, жүржийн шүүс байдаг юм уу те. 100% цэвэр шүүс, жимсний шүүс байвал ингээд бид нэг 130 г нүүрстэй өглөөний цай болох нь. За сонголт хоёр нь бол жишээлбэл ярил сүйтэй будаа,
шар эсвэл цагаан будаатай байж болно. За элсэн чихэр 2 албага дээр нь хийгээд ч гэдэм үү те. Ингээд бид нэг идэхэд 115 г нүүрс дунджаар байж болох нэ гэсэн үг. За тэгэхээр энэ ингээд сонголтуудыг харах юм бол өөх тос багтай, уураг багтай сонголтууд байдгийг анзаараарай. Өглөө хизээч заавал өндөг идэхгүй, мах идэхгүй одоо хоолн дээр тийм байгаа. Ягаад гэвэл уураг гэхдээ өөх тос их юм бол таны нүүрсний чинь одоо шимгэлтийг нэгдүгээрт удаашруулна. Хоёрдугаарт нь дараагийн хоолоо идэх цагууд нь яг цагтаа идэж чадахгүй татгалан байгаад байна гэж энгийнээр ойлгож байна. За тэгэхээр дараагийн идэх нь хөнгөн зууш байна. Хөнгөн зуушин дээр жишээ нь 2 ширхэг хүүхдийн нухш байж болж байна. 2 ширхэг жимсний чаналтай боо байж болж байна. Жишээлбэл ярил тэгэхэд энэ дунджаар 70-80 г нүрстэй нэг сонголт. Хөнгөн зуушны нэг сонголт авах нь өглөөний хоолноос 3 цагийн дараа 2 цагийн дараа идвэл илүү зохистой. За өдрийн хоолн дээр дахианы махтай будаатай хуурга. За 2 халбаг зүгийн малтай ус. За дахианы мах өндөгтэй жишээлбэл байж болж байна гэдэг юм уу. Уургийн сонголтууд нь хурдан шингэдэг уургийн сонголтууд байвал илүү зүгээр. Тэгэхээр хурдан шингэдэг уургийн сонголтод өөрөө дахиа орж ийн, өндөг орж ийн, загас орж ийн гэдэг юм уу те. За харин эсрэгээр хамаах, үхрийн мах, өөхтэй махнууд байх юм бол шингэхгүй гэсэн үг. Илүү удаан шингэн. Тэгэхээр нэг дараагийн хоолнууд нь илүүтэй зөрнөлөд дараагийн хоолнуудаа идэж чадахгүй гэсэн үг. Энгийнээр ярил. За тэгээд өндөгтэй дахианы махтай будаатай урган дээрээ жимсний шүүс давхарууж болж ийн. За тэгээд дараагийн хөнгөн зууш маань бас нэг 2-3 цагийн дараа байх нь жишээ нь 2 ширхэг бананы дунджаар 60 г нүрс авч яана гэсэн үг. За хөнгөн зуушных араас дахиад ойрхон 1-2 цагийн зайтай хатуу чихэр, шоколад ч гэдэг юм уу те дунджаар 50 г нүрс агуулсан сонголтуудыг бид нэр идэх нь байна. За тэгээд орой хоол нарна. За орой хоол маань яг адилхан өдрийн хоолтой адилхан хурдан шингэдэг уураг. За тэгээд илүүтэй нүрс агуулсан будаатай, цагаан будаа гурилтай, за мантуутай ч гэдэг юм уу те аль болох өөх тос уураг багтай сонголтуудыг илүүтэй сонгуул зүгээр авах нь. За тэгээд хамгийн гол анхаарах зүйл нь орой унтахын өмнөх хөнгөн зууш гэж яддаг. Late evening snack гэж яддаг. За тэр бол унтахаас дунджаар 1 цагийн өмнө байвал хамгийн тохиромжтой. За би энэ дээр ер нь хүмүүс хамгийн их санал болгодог нь ер нь бол юм смутинууд санал болгодог. Одоо тарахтай смути байж болно, тослог багтай сүүтэй, жимстэй смутинууд байж болно. Тэр нь банантай, ус үзэмтэй, зүгийн балтай гэдэг юм уу те. Тэгэхээр энэ сонголтуудыг харах юм бол дандаа их нүүрс устай буудсандах сахарын түвшин огцом ихсэгдэг төрлийн хүнснүүд байгаад байгаа. За тэрний яаж яах вэ? Таны цусны сахарыг огцом ихсгээд цусны сахар чи өөрөө иргэнд юм уу булчинд гликоген болоод нөөцтөрнө гэсэн. Тэр нөхцөлийг л хангах гэдэг энгийнээр ойлгож болно. За тэгээд ингээд нэг 7 удаагийн хоол идэхэд бид нэр өдөрт дунджаар 600 г нүрс авах нэ гэсэн. За яг энэ сонголтоо бид нэр 2 өдөр идэх шаардлагатай гэсэн үг. За тэгээд тэмцээнд ороход хамгийн одоо энергийн нөөц өндөртэй би орох боломжтой болно гэж энгийнээр ойлгож байна. За харин хоолтон дээр огт хориглох гол зүйлүүд нь бид нар өмнө ярьсан удаан шингэдэг өөхтэй махнууд, удаан задардаг махны төрлүүд, үхэр, хонь, гахаа гэх юм энэ төрлийн махнуудыг хэрэглэхгүй байхаас гадна шинэ төрлийн хоолнуудыг огт турш болохгүй. Ягаад гэвэл өмнө иддэггүй байсан хоол, хизээч иддэггүй байсан хоолууд ч гэдэг юм. Тэр төрлийн хоолнуудыг туршихыг хизээч зөвлөдгөө. Ягаад гэвэл хоол боловсруулах замын асуудлууд, ходоод гидсний асуудлууд, тухайн хоолыг шингээхтэй холбоотой асуудлууд үүсдэг учраас аль болох тань л өмнө иддэг байсан хоолуудаа илүүтэй зохицуулаад аль болох өөх тос уураг багтай хооллох нь хамгийн чухлаа гэсэн үг. За тэгжээж бид нар энергийнхаа нөөцийг маш хурд хугацаанд бүрдүүлнэ. За тэгээд нэг саяны хоолны цэснүүдийг харах юм бол банан, алюминий нухш, хүүхдийн нухшнууд, цагаан гурил будаанууд, за тэгээд элсэн чихэр, зүгийн бал, жимсний чанал гэл энэ зүйлүүд байгаад байгаа нь яагаад гэвэл маш хурдан задардаг энгийн нүүрснүүд буюу цусндах сахарыг огцом өсгдөг. Энэ төрлийг хэрэгжилж бид нар гликогены нөөц буюу бензиний хоригдлуулах боломжтой болно гэсэн үг. За тэгэхээр энэ маягаар 48 цагийн өмнөөс хоолтондоо шилжих нь байна гэсэн үг. За манай чаналын хамтран ажиллагчаар Kagome брэнд нэгдсэн байгаа. За Kagome брэнд гэхээр бүгдээрээ маш сайн мэднэ. Япон улсаас орж ирдэг. За дээрээс нь 100% жимс ногооны шүүс гэдгээр маш алдартай. За тэгээд Японы одоо бараа бүтээгдэхүүнтэй холбоотой хинч барахгүй ялангуяа Kagome брэндтэй. За Kagome брэндийн 100% ногооны шүүсийг 200 мл буюу өдөрт нэг хаягийг уухад 350 г ногоо эзэнтэй тэнцвхүйц хэмжээтэй байдаг гэсэн юм судалгаанууд байдаг. Тэгэхээр Kagome брэнд нь өөрөөсөө өдөр бүр 350 г гэсэн шинэ уриалга гаргаж байгаа юм билээ. Тэгэхээр та бүгд Kagome брэндтэй хамт байгаарай. Энэ бол Kagome. Нэмэлт сахаргүй, өнгө оруулагчгүй, хугацаа уртасгагчгүй. Хүний биед заашгүй шаардлагатай эрдэс витаминыг бүрэн өгнө. Яг л байгалийн цэвэр жимс ногооны жихэн амтаараа. Уудаг ногоо жимс Kagome. За бид нар марафоны өмнөх хоолны бэлтгэлүүд дээр маш гол анхаарал хандуулад бид нэр гликогеных нөөц буюу бензин бага дүүргэсэн өглөөнөөс сэрлээ. За бид нар марафон болох өглөө 8 цагаас 9 цагаас гүйх байлаа гэж ингийн нэрсүүлээ. За тэгвэл марафоны өглөө юу идэх вэ гэдэг бас маш чухал болж эхэлдэг.
За тэгэхээр марафоны өмнө идэх хоол хүнс маань ерөөсөө дан нүүрс ус байх нь хамгийн тохиромжтой. За дан нүүрс гэхээр дан гурал будаа, дан элсэн чихэр, сахар, цөгийн бал, жимс, хүүхдийн нухч гэдэг юм уу те. Эсвэл зарим хүмүүс тамирчид хэрэглэдэг energy gel мэлүүд байдаг. Эсвэл глюкозтой ундаамандаанууд байдаг гэх зэрэгээр эдгээр хүнснүүд байх нь хамгийн тохиромжтой байдаг. За тэгэхээр эдгээр хүнснүүдийг ярихын өмнө би танд яг ямар дараалалаар хооллох талаар нэг жишээ гаргасан байгаа. Энэ дээр илүү ярилццгаая бүгд. За тэгэхээр та бүгдийн харагдж байгаа энэ зурган дээр юу байгаад байна вэ гэхээр 3 төрлийн сонголтойгоор оруулсан байгаа. За тэгээд бид нэр 3 цагийн өмнө, 1 цагийн өмнө, 30 минутын өмнө гэсэн 3 үе шаттай хооллох нь байна гэж энгийнээр ойлгож байна. За тэгэхээр марафон 8 цагаас эхлэх үйл хамгийн ихний болоо бид нэр 5 цагт буюу 3 цагийн өмнө идэх гэсэн үг. За тэгээд 5 цагт идэхдээ дунджаар биеийн жингийн килограмм тун 1 г нүүрс. За тэгэхээр би өөрийнхөө бие дээр ирвэл би 70 кг биеийн жидээ 70 г нүүрс өглөө 5 цагт идэх нь. Тэр дунджаар 1 ширхэг банан, 2 цусам талах вариантаа байж болж байна. За эсвэл дийлэх хүмүүс хамгийн их сонгодог сонголтууд одоо будааны агшаамлууд гэж ярьдаг. Усан чансан, шар болон цагаан будаанууд идэх. За энэ өөрөө маш хурдан шингэстэй ийм хоолнууд байдаг. За эсвэл 2 цусам талах вариантаа зөгийн балтай уус ч гэдэг юм уу, жимсний шүүс ч гэдэг юм уу ийм сонголтууд байхад дунджаар 60-аас 70 г нүүрс агуулсан сонголт байх нь. За тэгээд бид нэр гэрээсээ гарах нэ гэсэн үг. За дараагийн 2 дахь хооллох цаг бол марафон эхлэхээс 1 цагийн өмнө. За тэгэхээр 8 цагт гүөхвэл 7 цагт идэнэ гэсэн үг. За тэгэхээр тэнд манд дунджаар биеийн жигийн килограмм тунд мөн 1 г нүүрс буюу жишээлээд ирвэл хүүхдийн нухчнууд бас хамгийн сайн сонголтууд алимтай, банантай гэж сонголтууд байдаг. Эднэрээс 2 ширхэг гэж болж байна. За шууд банан, жимсээр нэдрийж болно. За хасарваа нэдэр байж болно жишээлээд ирвэл. За тэгээд дараагийн 3 дахь хоолой нь марафон эхлэхээс 30 минутын өмнө буюу одоо 8 цагт өгвөл 7:30-д нэ гэсэн үг. За тэгэхээр 7:30 дунджаар 1 ширхэг хүүхдийн нухч идж болох нь, хасарваа идж болох нь, жүржин шүүс сууж болох нь ч гэдэг юм уу те, 100% жүүснүүд ууж болох нь ч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ дунджаар нэг 20 г нүүрс байхад хамгийн зохистой байдаг юм. За энэ дараалалаар 3 удаа идэхэд бид нэр марафондоо гүөхөд бэлэн болно. Энерги зарцуулахад бэлэн болно гэж энгийнээр ойлгож байна. За тэгэхээр яагаад яг марафоны өмнө ингэж хооллоод байгаа вэ гэхээр яг энэ хоол маань бидний гүөх үед цусны сахар маань яг өсөж явах хэрэгтэй. За энэ цусны сахар өсөж явах үед бид нэр өсөхгүй гүөх учраас бид нэр тогтмол хөдөлгөөнтэй байх учраас бидний сахар огцом өсөхгүй. Тэр нөхцөлийг бүрдүүлэхгүй. Тэгэхээр яг цусны сахар өсөж явахдаа зэрэгцээд бид нэр гүйж явах хэрэгтэй гэж энгийнээр ойлгож байна. Тэгэхээр бид нар илүү их тесрэлт гаргана, илүү их амжилт, марафоныхаа амжилтыг ахиулах боломжтой болно гэсэн үг. За хамгийн сүүлийн мэдээжийн гол зүйл нь яг бид нар гүйж явах агшиндаа юу идэх вэ гэдэг сонголтууд байна. За тэгэхээр бид нар гүйж явах агшинд гэдэг нь 5 км те 10 км, 21 км, 42 км гэдэг маш олон төрлүүд байгаа. За тэгэхээр илүүтэй холын зайд гүйж байгаа оролцогчдод миний ярих чаа зүйл илүүтэй хамааралтай гэсэн үг. За тэгэхээр бид нар холын зайд гүйж байгаа гэхээр дунджаар бид нар нэг цагт нэг 5 км гүйнэ гэж төсөөлөх юм бол 5 км тутамдаа тодорхой хэмжээний яг нүүрсэс агуулсан, шингэн агуулсан, электролит агуулсан энэ төрлийн хоолнуудыг идэж явах хэрэгтэй. За энэ хоолнууд маань юу байдаг вэ гэхээр дийлэх тохиолдолд одоо саплимент хэлбэрээр байдаг energy gel-үүд байна, спорт дринкүүд байна. Спорт дринк нь глюкозтой, натртай, кальтай тэ энэ төрлийн одоо шингэнтэй гэдэг юм уу тэ энэ төрлийн одоо саплиментүүд байдаг нь өөрөө яг хөлсөөрөө алдж байгаа энэ шингэн электролитыг нөхөхөөс гадна нүүрсний маань нөөц багасж байгаа учраас дандаа сахартай, глюкозтой уусан болоод байдаг гэсэн үг. За тэгэхээр энэ төрлийн одоо уусмал шингэнүүдийг 5 км тутамдаа хэрглэж байгаа нь чухал. За тэгээд мэдээжийн энэ нь өөрөө туршлагатай тамирчдын хувьд бол тодорхой болсон өөрийнхөө биен дээр анализ хийсэн хэдийн хэмжээний хөлөрдөг шингэн алддаг мэддэг болсон учраас энэ ямар нэгэн асуудал болохгүй байх гэж байна. За тэгэхээр шинээр илүүтэй гүөх гэж байгаа хүмүүс бол 5 км тутамдаа магадгүй energy gel-үүд, спорт дринкүүд хэрэглэх гэдэг дээр илүү сайн анхаараарай гэж хэлэхээр байна. За тэгэхээр спорт гэдэг зүйл ямар нэгэн спортын саплименттэй мэдээж шууд холбогддог. За тийм учраас нэмэлтээр хэрэглэх боломжтой саплиментууд дотор хамгийн нэгдүгээр гол орох зүйл бол электролитууд орно. Электролит гэдэг нь маань маш олон хэлбэрээр байгаа, шингэн байдлаараач байгаа, нунтаг байдлаараач байгаа, усан задлаад хийдэг байдлаараач байгаа. Тэгэхээр электролитууд бидний одоо хэрэгжилж болох нэг мэдээжийн төрлүүд нь байх нь. За хоёрдугаарт нь биднэрт юу байх вэ гэхээр мэдээжийн energy gel-үүд буюу нүүрс ус агуулсан, зарим төрлийн электролит агуулсан ийм гел хэлбэрийн шахналууд байдаг. За холын зэнд үүдэг, марафонд үүдэг хүмүүс тамирчид ялангуяа маш сайн мэднэ. За тэгэхээр тэр төрлийн gel-үүдийг ерөнхийдөө хэрэглэх боломжтой. За үүн дээр нэмээд бид нэр дараагийн хэрэглэх боломжтой саплимент бол кофеин гэдэг. За тэгэхээр кофеин бол одоо бид нэр кофе гэдгээр нь мэдгээс саплимент хэлбэрээр хүртэл байдаг. Тэгэхээр нэг кофеины хэрэглээ зохистой сайн байж чадах юм бол бид нэр илүүтэй тэсвэр гаргадаг. Тэсвэр гаргадаг гэхээр илүү холын зайд бид нэр хурдан хадгалаад явах боломжтой нөхцлүүдийг бүрдүүлдэг. Тэгэхээр дунджаар нэг 100-аас 200 мг кофеин
гүүчтэй кофеин саплимент гэдэг юм хэрэглээд гүүх юм бол бидний амжилт эсвэл гүүж явах хэвээр кофеины саплиментууд уух тохиолдлууд байдаг. Тэгэх юм бол илүүтэй тэсвэрүүд нэмэгдэх боломжтой гэсэн. За дараагийн гол саплимент бол кератин байна. За кератин бол бидний хамгийн сайн мэддгээр энерги үүсгэх процессыг дэмждэг. Тэгэхээр бид нэр гүүхэд энерги шаардна гэдгийг сая бензин шаардна гэдгийг маш сайн ойлгоцсон. Тэгэхээр энэхүү энергийг өөрөө кератин дэмжин. Тэгэхээр кератин өөрөө ууж болох бас бяц сонголтуудын нэг байна гэсэн үг. За дараагийн гол зүйл нь одоо хэрэглэж болох өөр зүйлүүд нь юу вэ гэхээр B-ийн комплекс болон магнезиум байж болно. За тэгэхээр B-ийн комплекс бол өөрөө бодисын солилцоог дэмждэг. Бодисын солилцоо гэдэг маань нүүрс уснаас энерги үүсгэх, глюкозоос энерги үүсгэх, уургаас энерги үүсгэх, өөхнөөс энерги үүсгэх энэ процессуудыг дэмждэг учраас B-ийн төрлийн саплимент мэдээж маш чухал зүйл ялангуяа гүүгч, тамирчид. За тийм ч учраас нэг energy drink одоо B-ийн комплекс маш ихээр агуулдаг энэ учиртай байна. За тэгээ мэдээж магнезиум хэрэглэх юм бол мэдээж булчингийн одоо чангалыг сулруулна, амралтыг сайжруулна, recovery-г дэмжиж гэх юм уу те ингээд маш олон байдлаар хэрэглэх боломжтой. Тэгэхээр илүүтэй санал болгох саплиментууд бол эдгээр төрлүүд байна гэсэн үг. За тэгээд бичлэгийг маань дуустал үзсэн гүүгчтэй маш их баярлалаа. За тэгэхээр та бүгдэд таалагдсан бол бүгдээрээ лайк дараа, subscribe дараарай. За тэгээд 5 сарын 23-нд болох UB марафонд оролцох бүх гүүгчтэй маш их амжилтыг хүсье. Өөрийнхөө төвшөнд өөрийнхөө зорилтыг биелүүлээд өөрийнхөө амжилтыг ахиулсан маш сайхан тэмцээн болох болтугай гэж бүгдээрээ өрөөе. За тэгээд дараагийн контентоор удахгүй уулзцгаая.